Сайн мэдээ. 6 сая $8 дотоодоо шингээх боломжийг бүрдүүлсэн Монгол Лаз үйлдвэр нээлттэй хэлээ. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан үндэсний компаниуд илгэний нухчнаас эхлээд жигэнсэн мах хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнийг савлах лазыг импортоор оруулж ирдэг. Жилдээ 7 сая ширхэг буюу $6 сая лазыг импортоор оруулж ирдэг юм байна. Тэгвэл гадагшаа чиглэж байгаа энэ мөнгөний урсгалыг дотооддоо шингээх Монгол Лаз үйлдвэр Дархуул аймагт нээгдэж туршилтаар үйлдвэрлэлээ эхэлсэн сайн мэдээ байна. Импортоор бид нэр зөвхөн ерөөсөө энэ лазыг ингээд хоосоо агаартай ингээд импортлж оруулж ирэхэд бид нар жилд $6 сая, ойролцоогоор 7 сая ширхэг ийм лаз оруулж ирдэг байна. Магадгүй энэ тоо бол өссөн байж магадгүй яг үйлдвэрийн зарим яг энэ махны ингээд чиглэлийн үйлдвэрүүд бол нэлээд сүүлийн үед бий болж байгаа. Тэгэхээр эдгээр бол байнга лаз. Одоо бид нар цаашаага лазсан мах Оросын холбооны улс руу бусад орнууд руу экспортлох гэж. Монгол Лаз үйлдвэр нь эрх авраас бүтээгдэхүүнээ дотоодд албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Худалдаалах үнэн ч импортын лазтай харьцуулахгүй хямд юм. Энэ Монгол Лаз үйлдвэр бол $275 төгрөгөөр яг энэ дотор гайлын татвар одоо тээврийн зардал мардал бүх юмнууд шингээд $275 төгрөгөөр гарч байгаа. Тэгэхээр энэний зөрүү бол $21 төгрөгөөр үйлдвэр одоо тэр худалдаж авах махны чиглэлийн тэр хүнсний чиглэлийн үйлдвэрүүд бол $21 төгрөг хэмжиж байгаа байхгүй зөвхөн нэг лазнаас. Монгол Лаз үйлдвэр нь 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй 16 төрлийн лаз үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Оросын холбооны улсын Корпомир агентлаг Монгол Лаз үйлдвэр байгуулагдсанаар Монгол улс гадаадын үйлдвэрлэгчдээс нэмгэн төмөр лаз худалдаа авах шаардлагагүй болжээ гэж мэдээлсэн. Мөн Монголын хүнсний үйлдвэрлэгчид урд нь гадаадад үйлдвэрлэсэн консервны лаз худалдаа авахад жил бүр $6 сая зарцуулдаг байсан гэж онцлон тодтогсон юм. Ийхүү зөвхөн нэмгэн төмөр лаз худалдаа авахд зориулж $6 сая гадаад руу гаргахгүй Монголдо үлдээх болсон сайн мэдээг үзүүллээ.